Eagle News-тэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Mining Hub хөтөлбөрийн ээлжид дугаар танд хүрч байна. За 1 кг гурил 3,000-аас 3,500 төгрөг байгаа бол за гурилаар хийсэн бүтээгдэхүүний үн үүнээс багадаа 3-аас 4 дахин илүү үнээр зарагддаг. За ямар ч бүтээгдэхүүнийг боловсруулж нэмэн үртэг шингээснээр тухайн бүтээгдэхүүний үн өсөж за энэ хэрээр эдийн засгийн өрөөгөөж нэмэгддэг. За манай улсад валют оруулж ирдэг экспортын бүтээгдэхүүнээс ноолуурын боловсруулалтад тодорхой амжилт өнгөрсөн хугацаанд гарсан юм а. За 2022 онд улсын их хурлаар баталсан тогтоолоор самнахаас дээш шатны боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлохоор болсон. За хэрэгжитлээ 2 жилийн хугацаа алдсан ч за ноолуурын боловсруулалтыг ахиулах энэ тогтоол өнгөрсөн оноос хэрэгжснээр 1 жилийн дотор самнасан ноолуурын экспортын орлого 4.8 дахин өссөн байдаг. За яг үүнтэй адилхан уулуурхаан бүтээгдэхүүний боловсруулалтыг ахиулбал энэ салбарын орлого эдийн засгийн оролцоо хэдэн 100 дахин өсөх боломжтой юм а. За үүнд өндөр технологи их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатайч за нэг үйлдвэр барих биш нөөцөд тулгуурласан үйлдвэр технологийн парк хэлбэрээр явхаар 2004 оноос хойш засгийн газрууд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасаар ирсэн. За гэхдээ 22 жилийн дараа харахад хэрэгжилт тун хангалтгүй ихэнх нь тунхаг хэлбэртэй цаасан дээрээ хэвээр байна. За тэгвэл өнгөрсөн хугацаанд үйлдвэр технологийн парк байгуулах асуудал засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хэрхэн тусныг одоо харъя. За анх элбэг доржийн засгийн газрын үед буюу засгийн газрын 2004-өөс 2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрийг дэмжиж чиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулна гэж тусгасан байдаг. За үүний дараа 2008-аас 2012 он буюу за Баяр Батболдын тэргүүлсэн засгийн газрын үед Эрдэнэтийн зэсийн баяжмлыг боловсруулж цэвэр зэс гаргах үйлдвэрийг 2009-оос 2011 онд барина. За 5 толгойн нүүрс, оюу толгойн зэс алт, цагаан суврагын зэсийн ордод түшгэлсэн уулуурхай, металл уураг, эрчим хүчний цогцлбор барих ажлыг эхлүүлнэ. За дархан сэлэнгийн бүсийн төмрийн хөдрийн ордуудад түшиглэн хар төмөрлөгийн цогцлбор байгуулна гэж тусгасан байдаг. За харин 2012-оос 2016 онд Алтан хуяг, тэр биш даваг, сайхан бэлгийн тэргүүлсэн засгийн газар уулуурхаан бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайн Шанд хотод байгуулах. За дархан сэлэнгийн бүсийн төмрийн хөдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник технологи бүхий төмөрлөгийн цогцлбор үйлдвэр байгуулна гэж төлөвлөсөн байдаг. За тэгвэл 2016-аас 2020 он буюу Эрдэнэбат Хүрэлцөх оюун эрдэнэний тэргүүлсэн засгийн газрын үед хөнгөн үйлдвэрлэлийн парк байгуулна. За дархан сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцлбор байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан байжээ. За 2020-оос 2024 онд оюун эрдэнэний засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэр технологийн парк байгуулна. Дагуул хотуудад дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулна гэж тусгасан бол 3 засгийн газрыг нүүрийг үзэж байгаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэр технологийн парк байгуулна гэж за хамгийн их ажлыг энэ засгийн газрын үед төлөвлөсөн байгаа юм а. За 2004 оноос хойш 13 засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нэмэгдэх шингэсэн уулуурхаан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр үйлдвэр технологийн парк байгуулах ажлын жигсаалтыг гаргасан байгаа хэдий ч за өнөөдөр нүдэнд харагдаж гарт баригдсан бодит бүтээн байгуулалт алга гэхэд хэлцдэхгүй. За тэр дундаа 2012-оос 2016 он буюу Алтан хуяг, тэр биш даваг, сайхан бэлгийн гэд 3 засгийн газар дамжиг хэрэгжсэн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайн Шанд хотод байгуулах ажлын хүрээнд за бор хөврийн ордод усны судалгаа хийхэд 2013 оны төсөвт 1.3 тэрбум төгрөг суулгахыг засгийн газрын тогтоолд тусгаж за улсын төсөв болон хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд нийт 26 тэрбум төгрөгийг олгосон байдаг ч за үүнээс 5 жилийн дараа буюу 2018 оны 1-р сард Сайн Шанд аж үйлдвэрийн парк цогцлбор төрийн өмчит компанийг татан буулгах засгийн газрын тогтоол гарсан байдаг. За оновчгүй байрлал, усгүй газар үйлдвэр барихаар төлөвлөсөн гэд Сайн Шандын аж үйлдвэрийн паркийн бүтлгүүтлийг тайлбарладаг хэдий ч за төсвийн их хэмжээний мөнгө салхинд хийсэд өнгөрсөн юм а. За иймээс ч өнгөрсөнд хийсэн энэ алдаанаасаа суралцаж уснаас эхлээд хамгийн гол байгалийн баялагын нөөцтэй түшгэлсэн үйлдвэр технологийн парк байгуулах ёстой гэж үзэж за дараагийн паркуудын байршлыг сонгосон байна. Эрдэс баялагын нөөцөн дээрээ тулгуурлаад үйлдвэр технологийн паркуудыг Монгол улсын хэмжээнд төлөвлөөд паркуудын байршлыг тодорхой улсын хурлын тогтоолоор
гаргаад ирсэн байна. Энэ мэн одоо өнгөрсөн хугацаанд бас хийсэн бас бодлогын бичиг баримтын хувьд хууль дагсан бодлого дүрм журмынхаа хүрээнд ингээд бас нэг эрх зүйн орчинтой баригдсан байршлууд нь тогтоолоор баталгаажаад гараад ирнэ гэдэг чинь ямар нэгэн байдлаар тийм төлбөргүй дараагийн засгийн газар ирэхэд ингээд өөрчлөлтүүд байна гэдэг иймхүү зүй зохицлыг арилж байна гэдэг гол санааг ингээд үүсгэж гараад ирж байна. За өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд тэр 64 дэх тогтоолын 21 хүнд үйлдвэр технологийн паркууд батлагдсан байна. Үүнээс нэг Эрдэс Монгол төрийн өмчтөй нэг 6 парк, орон нутгийн өмчтөй 3 парк, тэгээ бусдын дагсан хувийн паркууд гэх мэтчлэн гэр ингээд төлөвлөж гаргаж ирсэн байна. Үйлдвэрлэл технологийн паркийн хууль эрх зүйн орчин 2003 онд Улсын их хурлын 54-р тогтоолоор үйлдвэрлэл технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав. 2009 онд үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж 2015, 2017, 2022 онуудад нэмэлт өөрчлөлт оров. 2022 онд үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдав. За улсын их хурлаас 2022 онд үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинжилэн баталсны дараа Эрдэнэс үйлдвэр технологийн парк компаниг байгуулах засгийн газрын тогтоол гарсан байдаг. За байгуулагдсанаас хойш хугацаанд компанид хэрхэн ажиллаж байгаа талаар Эрдэнэс үйлдвэр технологийн парк компани төсөл хөгжүүлэлт удирдлагын газрын дарга Ганх Хуягаас тодруулах гэж байна. За тэгэхээр танай компанийн хувьд үйлдвэрлэл технологийн паркийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, за бүтээн байгуулалт, үйл ажиллагааны бүх үе шатанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр байгуулагдсанаас хойших хугацаанд танай компанийн хувьд хэрхэн ажиллав? За тодорхой гарсан ажлын үр дүнгээсээ үзэгчдэд хуваалцахгүй юу? За 2024 онд өөрөө шинэ засгийн газар байгуулагдаад их хурлын дараа засгийн газар байгуулагдаад үүн дээр бол засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан эх 4 жилийн. За энэ мөрийн хөтөлбөрт бол үйлдвэр технологийн паркуудыг аж үйлдвэрийн боловсруулах зохицуулбар загвараар ингээд байгуулна гэсэн хөтөлбөр бол багтсан байдаг. За 2024 онд мөн одоо манай Эрдэнэс Монгол нэгдэл өөрсдийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг баталсан. За энэ стратеги төлөвлөгөөнд мөн үйлдвэрлэл технологийн стратеги буюу нийтдээ энэ төрийн өмчит стратегийн орд газруудыг түшгэлсэн цаашгаа илүү одоо олборлолт биш боловсруулалт тулгуурласан ийм эдийн засаг аж үйлдвэрийн салбарыг бол хөгжүүлэх ийм зорилт тусгагдсан байдаг. За энэ үрээнд бол нийтдээ нэг 6 үйлдвэр технологийн паркын төслийг хэрэгжүүлэхээр туссан байдаг. За нэг нь бол Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк буюу зис боловсруулах зохицуулбар. За мөн хөтөл үйлдвэрлэл технологийн парк буюу одоо барилгын материал үйлдвэрлэлийн зохицуулбар. За дархан үйлдвэрлэлийн технологийн парк буюу одоо ган үйлдвэрлэлийн зохицуулбар. За тэгээд багнуур үйлдвэр технологийн парк, за нүүрс химийн зохицуулбар, за борондөр үйлдвэрлэл технологийн парк, жонш боловсруулах зохицуулбар. За сүүлийнх нь бол одоо 5 толгой үйлдвэрлэл технологийн парк буюу кокс химийн зохицуулбар гэсэн үндсэн юм 6 үйлдвэр технологийн паркын төслийг бол хэрэгжүүлэхээр дунд хугацааны стратеги төлөвлөгөө тусгасан байдаг. Тэгэхээр манай компаниуд Эрдэнэс УТП компанийн хувьд за нийтийн Эрдэнэс Монгол нэгдлийн хэрэгжүүлж байгаа 6 үйлдвэр технологийн паркын төслийг бол нэгдсэн байдлаар хариуцж явж байгаа. Цаашид бол за үйлдвэр технологийн паркын үндсэн менежмент удирдлагын компани болох ийм зорилттой компани байгаа. Тэгэхээр өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд манай компанийн хувьд за энэ 6 үйлдвэр технологийн паркийнхаа үндсэн төлөвлөлт, зураг төсөл одоо өөрчилсөн судалгаа энэ ажлуудыг хийж боловсруулж ажиллалаа. Үйлдвэрлэл технологийн парк гэж юу вэ? Татвар хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн ээж бүрэн инженерийн дэд бүтэц бүхий үйлдвэрлэлийн платформ орчин үеийн хот төлөвлөлт. Эрдэс баялаг хөдөө аж ахуй нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн гинжин хэлхээ хүний хөгжил, байгаль орчны засаглалыг агуулсан амьд систем. Орчин цагийн уулуурхай үүсгэн байгуулагдаад 100 гаруй жил болж байгаа. Энэ үед энэ 100 жилд бид нар дандаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу зэсийн баяжмлаад экспортод гаргаж зарж ирж байна. Одоо бид нар 22.5% зэсийн агуулгатай зэсийн баяжмлаа экспортод гаргаж байгаа. За 22 гэж бодъё. Тэгэхэд 100 вагоны 22 зэс, цэвэр зэс цаана байгаа 78 зөөр дагалдах илүү тээвэр байхгүй юу? Энэ товчхон хэлэхэд. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг эндээ хайлаад боловсруулаад цэвэржс гаргаад
экспортод гаргасан мөн цэвэр зэсээр нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулсан ч эдийн засгийн хувьд Монгол улсад өндөр үр ашигтай байна. Тийм ч учраас зэсийн баяжмлыг хайлуулдаг, боловсруулдаг үйлдвэрийг барьж байгуулах ажлыг аль одоо 80-аад оноос эхэлж одоо Монгол инженерүүд мөрөөдсөн. За 2016 оны эхний улиралд багтааж зис хайлуулах, боловсруулах үйлдвэрийн одоо төслийн хамтрагчийг сонгон шалгаруулна гэдгээ засгийн газар мэдгдсэн боловч 5 сар дундаа орсон ч эцсийн одоо сонгон шалгаруулагдсан компани бол зарлагдаагүй байна. Тэгэхээр эцсийн шатанд бол 2 компани сонгогдоод байгаа бөгөөд 5 дугаар сарда багтааж яг энэ зис хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагч бол сонгогдно гэдэг хүлээлтийг бол албаныхан хэлж байгаа юм а. Тэгэхээр зис хайлуулах, боловсруулах үйлдвэр бол ганц үйлдвэр биш. Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн хүрээнд одоо баригдах үйлдвэрүүдийн нэг юм а. Өөрөөр хэлбэл үйлдвэр технологийн паркийн хүрээнд энэ үйлдвэрээс гадна зэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болоод молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийг мөн барьж байгуулахаар бол төлөвлөсөн байгаа юм а. Тэгэхээр үйлдвэрийн бэлтгэл ажилтай холбоотойгоор 2023 оноос эхлээд үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг бол хийж хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгэхээр та бүхний яг харж байгаа энэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил бол одоо энэ үйлдвэр технологийн паркийн үндсэн дэд бүтцийн нэг болох 4.4 км урттай төмөр замын бүтээн байгуулалт одоо хэдийн дуусаж 100% болсноор бол улсын комисс бол хэдийн хүлээгээд авчихсан байгаа. Тэгэхээр энэ төмөр замаас гадна автозам болоод цахилгаан хангамжийн ажил бол 60% үргэлжилж байгаа бол усан хангамж, ариутгах татваргын бүтээн байгуулалтын ажил бол 100% явж байгаа гэдэг мэдээллийг албаны өгч байгаа юм а. Тэгэхээр зис хайлуулах, боловсруулах үйлдвэрийн эцсийн одоо хамтрагч сонгогдсноор үйлдвэрлэлийн одоо бүтээн байгуулалтын ажил шууд эхлэх боломж бол үндсэндээ бүрдсэн буюу үндсэн дэд бүтцийн ажил бол хэдийн одоо дуусах шатандаа ороод байгаа юм а. China Enfi Engineering гэж компани байгаа. Нөгөөх нь болохоор төмөрлөгийн China NFC гэсэн хоёр компани. Яг төмөрлөгийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь инженерингийн компани, нөгөөх нь одоо гадаад улс оронд одоо яг энэ төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж үйлдвэрлэл барьж байгуулдаг. Одоо мэргэжлийн тийм мэргэжлийн хоёр том компаниуд нь бол орж ирсэн байгаа. За China NFC компани болохоор түншлэлээр орж ирсэн. Энэ дээр Northern Copper гэж хятадын том компани. Тэгээд нөгөөх нь болохоор яг Lantau гэдэг эрчим хүчний чиглэлийн дагуу тийм гурван компани консорциум. Өөрөөр хэлбэл нэг консорциум, нэг компани гэдэг хоёр төлөөлөл орж ирсэн байгаа. Сонгон шалгаруулалт одоо явж байгаа. Бидний тавьж байгаа хадуу шаардлага бол энийг бүтээн байгуулах компани бол та нар заавал өөрсдөө хувь эзэмшээ. Та нар өөрийн бас эзэн байдлаар хандаал гэсэн үгийг хэлээд байгаа. Тэр бол бидний шиг анх удаа Монголд солиулах үйлдвэр барьж үзэж байгаа, өнгө төмөрлөгийн үйлдвэр барьж байгаа юм үйлдвэрийн хувьд бол энийг маш чухал асуудал. Тэгэхээр тэр бүтээн байгуулалт хийж байгаа компани чинь одоо ямар обой сонгох вэ, ямар шалны хулдаа сонгох вэ гэдэгтэй адилхан юмаа сонгоно шүү дээ. Өөрсдөө хөрөнгө оруулалт юм чинь сайн юм сонгоно гэж бид нар харж байгаа. Дээрээс нь манай нэг давуу тал бол биднес дэд бүтцээ ингэж бүрэн байгуулчлаа. Өмнө солиулах үйлдвэр барихад биднес дэд бүтц байхгүй. Нөгөө хүмүүс усаа хаанаас татах юм? Цахилгааны яах юм? За юмуд яаж тээвэрлж хүргэх юм гэхээр л одоо таг байдаг байсан бол одоо бол энэ бий болсон. Дээрээс нь бидний хувьд нэг чухал юм нь бол бид нар 55 жил ажиллах нөөцөө Жорк стандартаар баталуулчихад. Тэгэхээр чи нөгөө солиулах үйлдвэр чинь 55 жил түүхий дээр хангадна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь хүрт өгөөж нь олон жил байх. Ийм бас давуу талууд байна. Тэгээд бидний хувьд бол энэ хөрөнгө оруулж байгаа компаниудын саналыг задлж үзээгүй байна. Яг ингээд нөгөө хоёр компани санал өгсөн байгаа. Тэрийг садлаад үзэх юм бол тэр дотроо одоо жишээ нь хэн хэдэн хувийг эзэмшээ гэж байгаа юм бол ер нь бол яг хөө манай засгийн газрын бодлого бол алихаар бид нар долларны хадагшаа гаргачихгүй шиг тийм ээ. Тэгээд юу яаял гэсэн бодолтой алихаар гадны хөрөнгө оруулалтын ахиухан оруулъя. Тэгээд болж игэл гадны хөрөнгө оруулалтаа тодорхой хугацаанд буцаагаад эрдэнэ үйлдвэр авъя гэсэн бодлого баримтлая гэж бодож байгаа. Бидний хувьд бол тийм байр суурьтай байгаа. За үйлдвэр технологийн паркийн хүрээнд одоо хийгдэж байгаа үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтад бол нийт 68 сая $8 хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг ийм тооцоо гарсан байдаг. За энэ хүрээнд бол автозамын бүтээн байгуулалтанд 4.2 сая $, одоо хөрөнгө оруулалт хийгдсэн бол за төмөр замын бүтээн байгуулалтанд 4.5 сая $, хөрөнгө оруулалт. За усан хангамж болоод ариутгах татваргын бүтээн байгуулалтын одоо дэд бүтцэд бол нийт 12 сая $, хөрөнгө оруулалт бол хийгдсэн байдаг бол за хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалтыг бол
цахилгааны одоо хангамжтыг бүтцийн бүтээн байгуулалтад бол зарцуулж байгаа юм а. Тэгэхээр энэ цахилгаан эрчим хүчний хангамжийн одоо дэд бүтцийг барьж байгуулахад бол төслийн одоо нийт санхүүжилтийн бараг 68% буюу за 46.1 сая долларын хөрөнгө оруулалтыг бол зарцуулсан байдаг. Тэгэхээр 2025 оны 5 сараас эхэлж болвол оюут дэд станц гэдэг нэртэй бүтээн байгуулалтын ажлыг бол эхэлж за одоогийн байдлаар төслийн явц бол нэг 80% явж байгаа гэдэг мэдээллийг албаныхаа өгч байна. Тэгэхээр энэ оны 10 сарын 1 гэхэд бол оюут дэд станцын бүтээн байгуулалтын ажил бол бүрэн дуусаж за зөвхөн одоо үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын одоо явц болоод за үйлдвэрлэлийн үйл ажиллагааны цахилгаан эрчим хүчний одоо хангамжийг хийхээс гадна Хангаан бүсгийн 5 аймгийн эрчим хүчний асуудалд бол энэ дэд станц үүрэг оролцоотой байх юмаа гэдэг мэдээллийг өгч байгаа юм а. Тэгэхээр нийт энэ дэд станц үйлдвэр технологийн парк байгуулах энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг бол Эрдэнэт үйлдвэр бол 100% хариуцсан хийж байгаа юм а. Үндсэндээ цахилгаан хангамжийн асуудал нийтдээ 3 багцаас бүрдэж байгаа. Эхний багц нь бол оюут дэд станц 220 кВт-тэй дэд станц байгаа. Энэ нь бол нэлээд том хойд ерөнхийдөө энэ манай бүсийн эрчим хүчний хангамжийг доктортой хангах тийм бас ач холбогдол өндөр ач холбогдолтой дэд станц байгаа. Одоо манай яг энэ Хангаан бүсийг Орхон болгон Хөсгөл аймагуд ингэж хангаж байгаа Эрдэнэт дэд станцтай яг ижил төвшний хүчин чадал бүхий оюут дэд станцыг барьж байгуулах ажил нь одоо 80%-тай. За хоёр дахь багцын ажил нь эрчим цахилгаан хангамжийн ажил нь энэ оюут дэд станцаас Эрдэнэт дэд станцыг холбосон энэ цахилгаан хангамжийн ажил байгаа 220 кВт-ийн агарын шугамтай энэ хоёр дэд станцыг холбох ажил байгаа. За 3 дахь багцын хувьд бол оюут дэд станцаас энэ одоо та бүхэн байж байгаа энэ үйлдвэр технологийн паркийг одоо наашаа хүргэх 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агарын шугам болон 110 кВт-ийн дэд станцыг парк үйлдвэр технологийн паркын дэд станц барьж байгуулах 3 дахь багцын ажил. Энэ бол нүгүсаа гэрээнд байгуулагдаад ажил нь эхлээд нэлээд эрчимтэй явж байгаа. За манай улсын зэсийн экспорт Эрдэнэт оюутлогоо гэсэн хоёр том ордоос бараг 100% хамаардаг. За тэр дундаа Эрдэнэт үйлдвэр 1978 оноос эхлэн 48 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За уул уурхайн баялаг, шавхагддаг баялаг, Эрдэнэтийн овоо ордын уул геологийн нөхцөл жилээс жилд хүндэрч, за уурхай гүмзгийрхийн хэрээр хүдрийн хатуулаг нэмэгдэж, за хүдэрдэх зэсийн агуулга буурсаар байна. За иймээс ч эх жилүүдэд Эрдэнэтийн эдийн засаг цаашлаад нийгэмд үзүүлж байгаа үр нөлөөг бууруулахын тулд олборлож байгаа бүтээгдэхүүнийг илүү өндөр үнд хүргэж за нэмэгдэх шингээх шаардлага зүй ёсоор тавигдж байна. Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркын хүрээнд төлөвлөгдөж байгаа үйлдвэрлэл. Зэс хайлуулах боловсруулах үйлдвэр. Жилдээ 124.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ. Хөрөнгө оруулалтын хувьд 772.9 сая ам.доллар. 2025 оны 8 дугаар сарын 12-нд техник эдийн засгийн үндэслэлийг нь тодтогч аж үйлдвэр эрдэс баялагын яамны эрдэс баялагын мэргэжлийн зөвлөл дэмжив. Зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Кабель утасны үйлдвэр жилд 4.7 мянган тонн зэс, 3.1 мянган тонн хөнгөн цагаан кабель үйлдвэрлэнэ. Хөрөнгө оруулалт 15.8 сая ам.доллар. Зэс нано нутгийн үйлдвэр хөрөнгө оруулалт 10 сая ам.доллар. Молибдений баяжмал боловсруулах үйлдвэр жилд 6 мянган тонн ферромолибден үйлдвэрлэнэ, мөн жилд 1500 кг рини үйлдвэрлэнэ. Хөрөнгө оруулалт 40 сая ам.доллар. Энэ өнгө төмбөлгийн салбарын суурны Эрдэнэт ингээд би Эрдэнэт үйлдвэр хөрөнгө гаргаад сайлуулах үйлдвэрийг бариад үйлдвэр технологийн паркын 1200 га газар дээр цахилгаан, ус, төмөр зам ус автозамыг татчихлаа штэ бид нар. Энэ чинь яах вэ гэвэл энэ дээр хувийн хвшил, төрийн хувийн хвшлийн түншлэл. За одоо тэгээд Эрдэнэт үйлдвэрийн төрийн ингээд одоо орнууд бүхэл төрлийн одоо хэлбэрээр өнгө төмбөлгийн салбарын дараагийн шатны үйлдвэрлэлүүд бий болох боломжтой. Түүхэд нь бэлэн 124 мянган тонн цэвэр зэс ингээд гараад ирж штэ үйлдвэрээс. Тэгэхээр бидний зорилго бол аль болохоор энэ 120 мянган тонн бүтээгдэхүүнээ Монголдо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол тэр хэмжээгээр биднээс импортын хамаарал буурна. Дээрээс нь энэ бүгдийг чинь одоо хамгийн наад захын эффект гэж бодоход өнөөдөр биднээс төмөр замын ачаал ямар гэдэг вэ? Бид жилд 560 мянган тонн бүтээгдэхүүнийг урагшаага тээвэрлэдэг бол
зөвхөн зэсээ экспортлын цэвэр зэсхийн бол 124 мянга болоод бараг 4 дахин 5 шахуугаар буурчж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эн чинь бол одоо ийм олон талын үр ашигтай. За үйлдвэр технологийн паркийн жагсаалтаас хамгийн амжилттай хэрэгжиж байгаа төсөл нь яхаарахгүй Эрдэнэт үйлдвэр технологийн парк байна. За Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд хийгдгээр төлөвлөсөн Эрдэнэт дархан хөтөл Багнуур бор өндөр. За 5 толгой зэрэг үйлдвэр технологийн паркийн хүрээнд нийт 45 үйлдвэр баригдаж 68 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж за 10,000 гаруй ажлын байр бий болох тооцоо гарсан байдаг. За Эрдэнэт үйлдвэр төөчөлж эх оноос эхний үйлдвэрийн бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол за бусад үйлдвэр технологийн паркийн анхан шатны дэг бүтцийн ажлууд эх жилээс эхэлнэ гэдэг хүлээлттэй байгаа юм а. За тухайлбал Багнуурын хүрэн үрсний орд бүхий Нялга чойрын нүүрсний сав газрыг түшиглэн эрчим хүч нүүрс химийн цогцлбор олон улсын жишгт нийцсэн өндөр технологид суурилсан нүүрс химийн загвар үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд за эхний ээлжинд хагас кокс цусан нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. За өнгөрсөн үйл нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлсэн хагас кокс цусан нүүрсийг Хятад улсаас авч багагүй шүүмжлэлт агуулсан. За тэгвэл энэ нүүрсийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэрийн тээзүүг нь боловсруулж баталсан байна. За одоогоор бүгд найрамдах Хятад ард улсын үйлдвэрт Багнуурын нүүрсийг явуулж хагас кокс үйлдвэрлэн одоо төлж болгох туршилтын ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Хөтөл үйлдвэр технологийн парк гэхэд бол эхний үйлдвэрийн ажил бол одоо шохон үйлдвэрийн ажил байгаа. За манай цемент шохоо компани маань бол тэр ихтэй цементийн үйлдвэр шохон үйлдвэртэй. Тэгээд шохон үйлдвэрийн маань технологи ус нэлээд хуучирсан өртөг өндөртэй юм үйлдвэр байдаг. Тэгэхээр үйлдвэр технологийн паркийн хүрээнд за энэ шохон үйлдвэрийг шинжлэх 100,000 тонны шинэ шохон үйлдвэрийг бүтээн байгуулалт хийх ажлыг бол Эрдэнэс Монгол нэгдэл хэрэгжүүлээ явж байна. Тэгэхээр за одоогийн байдлаар бол бүх одоо ажлын наривчсан зураг төсөл маань ингээд дуусчихсан. Энэ хавар одоо ингээд бүтээн байгуулалтын ажилдаа эхлэхээр ингээд явж байгаа. За ангийн үйлдвэрийн урьдчилан техник эдийн засгийн үндэслэлийг бол 2025 онд бол боловсруулад аж үйлдвэрийн ямар бол батлуулсан байж байгаа. Тэгээд мөн та бүхэн бас сонссон баг. За стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах энэ ажиллагаа бол бас мөн сая энэ 4 сард бас ингээд явагдаад сая 5 сарын 11-нд бол эхний одоо санал хүлээж авах хугацаа бол дууссан байна. За одоо бол яг үнэлгээний шат ингээд эхлээд явж байна. Тэгэхээр бидний бас төлөвлөж байгаагаар бол энэ оны бас 3 дугаар улирлалт бол багтаагаад бид стратегийнхаа хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулад бүтээн байгуулалтууд хэрэгжүүлээс ингээд эхэлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй бол ажиллаж байгаа. Үйлдвэрлэл технологийн парк байгуулахад ямар татварын дэмжлэг үзүүлэх вэ? 4 жил нэмэгдсэн үртгийн албан татварыг хойшлуулна. 4 жил гайдын албан татвараас чөлөөлнө. 10 жил газрын татварыг 100% чөлөөлнө. Эхний 5 жил үйл хөдлөх хөрөнгийн албан татвараас 100% чөлөөлнө. Дараагийн 5 жил үйл хөдлөх хөрөнгийн албан татвараас 50% чөлөөлнө. Нийт 6 паркийн хүрээнд биднээсээ одоогийн судалсан тооцоолсноор бол 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо. Тэгэхээр мэдээж хэрэг энэ их мөнгийг одоо юу гэдэг улсын төсвийн хөрөнгөөр ч юм уу эсвэл Эрдэнэс Монгол нэгдэлд ангаараа санхүүжүүлээд хийнэ гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэхээр бидний паркийн концепцийн бас энэ удаагийн одоо парк төлөвлөлт явж байгаа бүтээн байгуулалт явж байгаа энэ концепцнөр юугаар ялгаатай. Тэгэхээр бид бол илүү энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулагч нартай тулгуурласан ийм концепцтэй хөгжүүлэлт хийгдэж явж байгаа. Үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлийг засгийн газраас олгодог. Тэгээд тусгай зөвшөөрөл авахын тулд бас нэг бичиг баримтны бүрдэл тэгээд бүрдлээс ахуулаад нэг хугацаа маш их шаардсан ажлууд их орж ийн. Энэ дээр нэг бас төр засаг тухайн одоо энэ бодлогын чиглэл хариуцсан яам агентлагууд нэг хөнгөвчсөн маягаар ч юм уу ингээд нэг шийдээд энэ ажлыг жоохон ингээд хурцгах ямиг хийхгүй болвол энэ хөрөнгө оруулагч нар чинь өөрөө ямиг хүлээн гэх юм байхгүй. Үнэхээр орчин бүрдсэн байх юм бол өнөөдөр ч гэсэн ороод ирэхэд бэлэн ингээд байгаад байгаа байхгүй юм бол. Ер нь манай энэ хувийн хвшлийнхэн маш хурцтай ажиллаж байгаа. Тэр одоо тэр бичиг баримтны бүрдэл дээрээч тэр хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт татах дээрээч тэр парка системээр төлөвлөх дээрээч тэр маш хурдтай ажиллаж байна. Тэгээд энэ дээр ингээд онцлоод ингээд жишээ дурдах юм бол за баруун бүс дээр ихэд таашир үйлдвэр технологийн парк ер нь маш сайн ажиллаж байна. Зүүн бүс дээр ихэд тэр Дорнын баялаг гэдэг үйлдвэр технологийн парк маш хурдтай ажиллаж байна. За бас энэ төвийн бүс дээр ихэд энэ бөөрөлжүүт үйлдвэр технологийн парк гэдэг ерөнхийдөө маш хурдтай бас ингээд ажиллаад явж байна.
За эрдэс соёлын нөөцөд тулгуурлан үйлдвэр технологийн паркуудын байршлыг сонгож засгийн газраас жагсаалт болгон баталсан. За үүний дараа мэдээж тухайн төслийн техник эдийн засгийн үзүүлэлт, байгаль орчны наривчилсан үнэлгээ, техник технологийн түвшний үнэлгээ зэрэг холбогдох судалгаа хийгдэж бүтээн байгуулалт хийгдэх газар авах, за үүний дараа үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах учиртай. За дэд бүтэц бүтээн байгуулалт үүний дараа эхлэх юм а. Төслийн хамтрагчийг сонгож үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэд шат дамжлагууд үргэлжлэх юм а. За эдгээр шат дамжлагаас хамгийн одоо процесс хүнд суртал ихтэй байгаа зүйл нь яа харахгүй тусгай зөвшөөрөл авах ажил гэдгийг одоо мэргэжлийн холбооны зүгээс хэлж байна. За тусгай зөвшөөрөл авахд хамгийн багадаа 6 сараас 1.5 жилийг зарцуулж байгаа учраас цаашид энэ асуудал дээр илүү хөнгөвчлөх шаардлагатай байгаа гэдэг байр суурийг мэргэжлийн холбооны зүгээс илэрхийлж байна. За үйлдвэр технологийн паркууд ашиглалтанд хэрвээ орох юм бол өнөөдөр 6-аас 9% байгаа уулуурхаан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин 2030 он гэхэд 26% хүрч өсөх тооцоо гарсан байна. Тэгэхээр засгийн газраас баталсан үйлдвэр технологийн паркуудын одоо ажил хэрхэн явагдаж байгаа. За хизээ ер нь бид уулуурхаан бүтээгдэхүүнээ нэмэгдэх шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох зэрэгтэл асуудлыг энэ удаад хөндөг хүргэлээ. Mining Hub нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.